Аймгийн нутаг дэвсгэрээр бичиг томтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг бол 2026 оны 5 сарын 4-ний өдрөөс эхлэн төр зогсоож байгаа. За энэ ямар учир шалтгаантайгаар аймгийн засаг даргын захирамж гаргаж тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож байна гэхээр бид нар өнгөрөгч 10 сард бол аймгийн засаг даргын захирамжаар энэ тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, уул уурхайн компаниудыг дуудаж, нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн хүрээнд мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын зам маршрутаар тээвэрлэхтэй холбоотой мөн Эрдэнэ цагаан сумын засаг даргын тамгын газраас засаг даргаас ирүүлсэн саналын хүрээнд энэ аж ахуйн нэгжүүдийг замаа засварлах, мөн замын хажуугаар татах энэ ажлыг бол зохион байгуулах ажлын хэсэг гарсан. Энэтэй холбогдуулан бид 2 удаагийн уулзалтыг хийгээд тэгээ аж ахуйн нэгжүүд маань дундаа ойлголцол түрээд 3-4 аж ахуйн нэгжүүд нийлээд өөрийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг маршрутынхаа замыг засах арчилгаас гадна мөн тараас татах ийм татах ийм ажлыг зохион байгуулахаар зөвшөөрлөлт хүрсэн. Гэвч тухайн үед бол аж ахуйн нэгжүүдээс манаас тодорхой санал гараад нүүрсний гаралт муу байна, нүүрсний үн унжлаа, тээвэрлэлт явхад хүндрэлтэй байна, манайх төр үйл ажиллагаа зогссон байна гэдэг шалтгаанаар бол энэ замын засварын ажлуудыг бол бас тийм шуурхай зохион байгуулж хийгээгүй. Тийм учраас бол бид нар энэ 5 сарын 1-ний дотор замаа засварлаж дуусаа гэдэг энэ үүрэг чиглэлийг өгөөд байсан. Гэвч өнөөдөр бас тодорхой үр дүнд хүрээгүй учраас аймгийн засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд энэ тээвэрлэлтийн үйл ажиллагааг төр зогсоогоод байгаамаа. Энэ нь бол бас Эрдэнэ цагаан сумын хувьд тэр хавар нутагтай малчтын хувьд мөн нөгөө талаасаа тээвэрчт маань яг батлагдсан зам маршрутын дагуу замаа засахгүй байгаа учраас тээвэрчт маань бас төвөгтэй нөхцөл байдал үүссэн байна л да. Мөн нөгөө талаасаа бас тээвэрчт маань машин техникээ эвдэхгүй байх ч гэдэг юм уу, эсвэл өөрийнхөө бие эрүүл мэндийг бодоод өөр зам ашиглаад явдаг ч гэдэг юм. Эсвэл замын хажуугаар олон салаа зам үүсгдэг гэдэг маш тээвэрлэлтийн зам маань маш өргөн болсон. Мөн нөгөө талаасаа яг Эрдэнэ цагаан сумын тохон гол орчимд бол маш олон салаа замууд үүссэн, ийм нөхцөл байдал үүссэн. Тэгээ энэтэй холбоотойгоор бол компаниуд аж ахуйн нэгжүүдийг бол замаа засвар гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Тэгээд энэ маань тодорхой үр дүнд хүрээгүй, одоог болтол бүрэн засварлаж дуусаагүй байгаа учраас бол тээвэрлэлтийн үйл ажиллагааг бол зогсоож байгаамаа. Тэгэхээр энэ маань ямар хугацаанд үргэлжлэх вэ гэхээр тухайн аж ахуйн нэгжүүд маань заасан зам талбайгаа засварлах, тараасыг татах, гуулж байгаа гэсэн үг шүү дээ. Энийгээ татаад дуусгах юм бол бид нар тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн болгоно. Ер нь бас удаашралтай байх юм бол бас тодорхой хугацаагаар үргэлжлэнэ л гэсэн үг.